онцгийн хэлхээс ихтэй таймлайн гэсэн контент руу ороод онцгийн хэлхээс энэ 3 үндсэн хэсгээс бүрддэг байгаа. Энэ бол гарчгийн хэсэг талбар, онцгийн хэлхээс их талбар. За мөн онцгой орчиж байгаа. Контентын хэмжээ гарчийг тавьж өгөөд дараагийн хэсгээр нь бол одоо ерөнхий гарчиг үндсэн текст гэх энэ талбар хэсэг байна. За мөн одоо онцгийн маань хэлхээс маань хэрхэн яаж харагдах вэ гэдэг нь бол нэг гэдэг талбар болох зүгээр гэдэг. За тэгээд суур зураг оруулж өгөөд оног хийж өгнө гэсэн үг. За энд нь бол эхлэх он гэж орж ирнэ. За эхлэх он дээр бол он сар өдөр тавигдахаар бол одоо таслалтаа тавьдаг байгаа. За дуусах он дээр бол тухайн яг жилдээ болсон бол энэ дуусах оны бол энэ мэтчлэлээр одоо өгдөг байгаа. Үндсэн текстээ бичиж өгөөд гарчгаа тавьж өгөөд ингээд бичих талбар маань ерөөхдөө дуусч байна гэсэн. Бид нэр өөрийнх нь одоо бүх контентуудын зааварчилгаа нь энэ номны дүрс хэлбэртэй төв зориул гэсэн хэсгээр дараад бүх контентын зааварчилгаар оруулах боломжтой байдаг байна.